За өдрийн манайхаа миний YouTube бичлэгийг сонгож үзэж байгаа та нартай маш их баярлалаа. За өнөөдөр би та нартай бас нэгэн 90 Days Fiancé нэвтрүүлгийн оролцогчдыг одоо ярьж өгч байна. За энэ хосын хөтөлбөрөөр яг 8 дугаар сургалт оролцож байгаа. Хэрвээ та нар яг миний өмнөх бичлэгийг үзчихсэн бол яг Shayna болон Forest за тэгээд Emma Ziad энтертэй бол яг ингээд нэг season-д орж байгаа ийм хосохгүй юу. Тэгээд одоо бас хамгийн сүүлд өчигдөр яг хамгийн сүүлд 18 дугаар ангид телевизээр засагдаад дууссан. За тэгээд өчигдрийнхөө ангитай нийлүүлээд ингээд энэ хосын талаар та нартай ярьж өгөх гэж байна. За одоо бүгдээрээ нэвтрүүлэгтээ орцгоё. За нэвтрүүлэг маань эхлэхдээ нэгэн эмэгтэй яг өөрийнхөө охинтойгоо жолоо бариад ингээд явж байгаа нь харагддаг. За тэр эмэгтэй яг өөрийнхөө охинтой яг юу ярьжийнэ гэхлээр амьдралдаа хамгийн анх удаа бэлгэвч авч үзэж байгаа гинэ. Тэгээд тэр талаараа ингээд охинтойгоо ингээд ярилцаад явж идэг. За энэ эмэгтэйгийн хувьд манай нэвтрүүлгийн гол дүрийн оролцогч Лиза гэдэг 52 настай ийм эмэгтэй байгаа. За энэ эмэгтэйгийн хувьд бол өнгөрсөн амьдралынхаа талаар ингээд ярьдаг. Өөрийн төрсөн ганц охинтой өмнө нь бол 5 удаа гэрлэжсэн гинэ. За хамгийн ихний гэрлэлт нь бол нэм тэг гинэн цайлган жоохон хүүхдүүдийн бол гэрлэлт байсан. За хоёр дахь гэрлэлт нь болохоор сайн найзтайгаа гэрлсэн гинэ. За тэр сайн найз нь болохоор одоогийн яг Лизагийн ганц охиных нь аав юм байна. За 3 дахь гэрлэлт нь болохоор Лиза хэлэхдээ гэрлэлтүүдийнх нь хувьд хамгийн одоо сайн хүн, сайн хамтрагч нь байсан. За ингээд энэ хүнтэйгээ 3 дахь нөхөртөөгөө гэрлээ, сайхан амьдраад явж итэл Лиза өөрийгөө ижил хүйстэн гэдгийг олж мэдсэн. За тэгээд энэ цагаас хойш Лиза яг ингээд 3 дахь нөхрөөсөө салаад өөр эмэгтэй хүнтэй гэр бүл болоод 2 удаа ингээд дахин гэрлсэн. Сүүлийн 21 жилийн турш ерөөсөө яг ижил хүйстэн амьдралаар эмэгтэй хамтрагч нартай байсан. Яг ингээд амьдраад явж исэн. Хизээж одоо өөрийгөө тэ ахиж эрэгтэй хүнд татагдана гэж ерөөсөө боддоггүй байсан. Дандаа л ингээд энэ амьдралаараа л ингээд амьдрах байх гэж бодсон. За гэтэл яг нэг өдөр тэ өөрлөө нэгэн одоо эрэгтэй онлайнаар бичсэн гинэ. Өөрийнх нь тэр сошиал хуудас руу. За тэгээд тэр эрэгтэйгийн хувьд болохоор 30 гаруй настай улсын иргэн Даниэл гэдэг эрэгтэй байгаа. За хамгийн анх яг Лиза руу те Даниэл ингээд сошиал медиагаар танилцъя гэл ингээд бичсэн чинь ерөөсөө Лиза анхандаа ловер ч юм байна гэж бодсон гинэ. За тэгээд ингэж явж байгаад энэ хоёр чинь хоорондоо харилцаад удаан харилцаад ирсэн чинь нөгөө залуу нилээн тийм цайлган цагаан сэтгэлтэй нилээн сайн залуу байж таарсан гинэ. За ингээд удаан харилцсны эцэст Лиза тэр залуудаа хайртай болоод тэр залууч гэсэн өөрт нь ингээд хайртай болоод энэ хоёр ингээд харилцаа нь бол эхэлсэн байна. За удахгүй мэдээж одоо нэвтрүүлгийн уламжлалт ёсоор Лиза яг өөрийнхөө хайртай залуу руугаа хэдхэн хоногийн дараа нисэж байгаа. За Лизагийн хувьд бол яг тэр одоо өөрийнхөө шинхэн одоо тэг залуу хүн найз залуудаа бол хилээгүй хид нууцвал байгаа. Нэгдүгээрт бол 5 удаа гэрлэжсэн гэдгээ ерөөсөө хилээгүй. Хоёрдугаарт бол лесбиан байсан гэдгээ ерөөсөө хилээгүй. Тэгээд дээрэс нь Лиза одоо хүртэл яг одоо тэг хамгийн сүүлийн хамтрагчтайгаа гэрлэлт нь одоо ингээд дуусаагүй. Тэг ингээд шүүх шатандаа явж байгаа юм байна. Найз залуудаа бол ерөөсөө хилээгүй. Тэг очиж байгаад хилээ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гинэ. За тэгээ Лизагийн талаар өөр зүйл гэх юм бол Лизагийн экс нь Лизагийн үсийг ингээд тайраад хайсан гинэ богинохон. Тэгээд тэрнээс болоод Лиза бол үсэн арай ургаж хамжаагүй байгаа. Парик зүдэг одоо юм хиймэл үсүүд юм байна. За тэгээ Лиза охинтойгоо яг ингээд эми санд ирээд бэлгэвч авахаар ганцаараа ингээд зогсож байгаа хгүй юу. Тэгээ цаадах чинь ингээд амар сандарч мандрал. Оо яана өөр юм сайзнууд байд юм уу? Өөр юм төрлүүд байд юм уу гэж үгээ заяа. Тэгснэ ингээ хүн дуудаад уучлаарай би ингээд анх удаа бэлгэж авч үзэж байгаа маа та ингээд надад туслаач гэснэ яана би ингээд амар сандраа тайна гэснэ уйлж мүлээл заяа. Тэгэл ингээд нөгөө хүн чинь ингээд тэрүүхэн хооронд чинь ингээд Лиза янз бүр болоод тахаар чам тэр хүн ингээд нэлээд гайхаж байгаа харагдаж байгаа юм л да. Гэхдээ бол тэгээд мэдээж Лиза бол тэ авах ёстой зүйлээ аваад гардаг. Дараагийн хэсэг дээр бол Лиза чинь тэ явж байгаа учраас өөрийнхөө найзтайгаа охинтойгоо ингээд хоол нь орж байгаа гинэ. За тэгээд Лизагийн найз нь бол тэ тэр өөрийнх нь найз залуулах Даниэлийн талаар ингээд асууж байгаа байхгүй юу. Лиза бол ингээд өөстэй намайг амар хайрладаг, намайг ингээд амар гоё эмэгтэй хүн шиг мэдрүүлдэг. Нөгөө найз залуугаа ингээд нэлээд магтаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь охин нь болохоор зөвхөн одоо тийм яг ингээд өөрийг нь хайрлахаас гадна өөр бас нэг юм байгаа. Өөр нэг тийм заллин маягийн нэг юм байгаа гэдээ охин нь хэлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ охин нь яг юу яриад байна вэ гэсэн чинь Лиза яг тэр өөрийнхөө найз залуу Даниэл руугаа 7 хоног болгон мөнгө явуулдаг гинэ. За Даниэлийн хувьд бол нилийн одоо тэгээд тэнд бол нилийн хар ажил хийдэг, нилийн хэцүү амьдралтай. Тийм болохоор
анхандаа ингээд харилцаж явах явцдаа ингээд хид хідэн удаа Даниэлийн хувьд Лизагаас мөнгө бол асууж исэн. Тэгээд ингээд өөрийнхөө хэцүү амьдралын талаар яриад би ингээд хэцүү ажил хийдэг, ийм газар амьдардаг, одоо ингээд тоггүй моггүй гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь Лиза ингээд одоо ганц 2 удаа мөнгө явуулаад тэрнээс хойш ерөөсөө асуухгүйгээр бараг 7 хоног болгон мөнгө явуулдаг болсон гинэ. Энэ хоёр чинь харилцаад нэг удаагүй дөнгөж 2 сар болсон байхдаа $2,000 явуулсан байсан гэж байгаа байхгүй юу Лиза. Тэгээд мэдээж охин нь бол те ээжигээ маш их буруутгаж байгаа. Наадах чинь бүр үнэхэрийн амар одоо те ловер ч юм байна, залливч байна. Одоо наадахаа ингээд те наад хүндээ мөнгө өгөө болоо гэх ингээд охин нь ээжтэй уурж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд Лизагийн хувьд болохоор зүгээр л би ингээд мөнгө явуулахыг хүсдэг юм аа. Би ингээд одоо тэ Даниэлийг аюулгүй газар, сайн сайхан газар амьдарч байгаа болов гэж одоо халамжилж байгаа учраас Даниэлд би өөрөө мөнгө явуулт юм аа гэд хэлж байгаа байхгүй юу. Гэхдээ заяа үнэхэрийн бас ингээд баян тарган болоод Лиза мөнгө явуулаад байгаа мó гэхээр үгүй заяа. Лиза өөрийнхөө тэр найзаасаа мөнгө зээлээд тэгээд Даниэл руу явуулдаг байхгүй юу. Найздаа бүр нэлээд хэмжээний өртөө заяа. За тэгээд мөнгө өгсөн найзынхын хувьд юу гэж хэлж байгаа вэ гэхлээр би бол ингээд найзыгаа те Лизаг айгуу жаргалтай байгааг харах дуртай байна. Найз нь хэлжсэн. За тэгээд охин мэдээж ингээд ээжтэй хэлээл наадах чинь бүр ингээд үнэхээр лойр ч юм байна. Одоо наад хүнээсээ болооч гэдэг юм уу ингээд ээжтэй ингээд ойлгуулах гэдэг. Лизагийн хувьд бол охиндоо бүр айгуу уурлаад энэ юусоо чиний асуудал биш ээ. Чи юусоо чамд юусоо хамаагүй өнтер гэл ингээд охиндоо уурлаад. Тэгээд охин нь бол тэгээ ээжтэй нэлээд гомдоод уйлаад ингээд гараа авсан. Тэгээд Лиза ч гэсэн ингээд араас нь гарч очиод тэгээд Лизагийн хувьд охиндоо ингээд амлалт өгдөг. За ямар амлалт өгдөг вэ гэхлээр за би ерөөсөө одоо тэгээ энэ залуугийн төлөө ингээд энэ улс руу явж байгаа. Гэхдээ очоод ерөөсөө гэрлэхгүй. Би чамд амлаж байна. Хэрвээ гэрлэхээр бол тэгээ заавал чамтай танилцуулна. Тэгээ заавал ингээд чиний саналыг авч үзнэ. Ерөөсөө сэтгэл хөдлөлөөр хандахгүй гэдээ охиндоо амлалт өгдөг заяа. Тэгээд охин нь бол ихтэй ахиж та ингээд энэ амлалтаа зөрчих юм бол би тантай ерөөсөө харьцахгүй шүү гэж хэлдэг. Ингээд Лизагийн явах өдөр ирээд өглөөнд нь бол те Лиза ингээд үс гизгийн амслал ингээд байж байгаа. За Лизагийн хувьд бол те мэдээж одоо хиймэл үс зүүдэг гэж хэлсэн шүү дээ. За тэр хиймэл үсээ очоод өдөр болгон зүүн гэж төлөвлөж байгаа юм байна. Ерөөсөө өдөр шөнөгүй. Яагаад гэвэл тэр Даниэлийн хувьд яг одоо өөрийнх нь хиймэл үсгүй тийм зургийг ерөөсөө харж байгаагүй. Дандаа яг Лизагийн хувьд те Даниэл руу ингээд зураг хөрөг явуулахдаа дандаа ингээд амар өнцгөө болоод гэрэл энтрээ амар тааруулж байгаа л өнцгөө болоод энэ зургаа явуулдаг гэж байгаа байхгүй юу. За тэгээд Лизаг ингээд юмаа бэлдээд баглаад иж яхад нь ингээд нэвтрүүлгийн багийнхны зүгээс асууж байгаа байхгүй юу. Хэрвээ Даниэл чамд гэрлэх санал тавиад хоёулаа гэрлэе гэвэл чи охиндоо тавьсан амлалтаа ингээд зөрчих үү гэд нэвтрүүлгийн багийнхнаас асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Лиза бол те би бол те мэдээж охиныхоо одоо амлалтыг зөрчмөөргүй л байна л та. Гэхдээ одоо би бол зүрхээ дагнаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр саадах чинь бол магадгүй сүй тавьбал зөвшөөрч магадгүй гэсэн. За ингээд Лизагийн хувьд бол юмаа бэлдээд охин нь одоо Лизаг онгоцны буудлын дээр хүргэж өгөөд мэдээж онгоцон суухаас өмнө нэлээд сайн амлалт одоо ам бичгийг нь авч яагаад ингээд онгоцонд нь суулгаж өгдөг. За тэгээд үсэгдэл солигдоод дараагийн сцен дээр Даниэлийг танилцуулдаг. За Даниэлийн хувьд бол 39 настай өнгөрсөн амьдралын хувьд гэх юм бол за Даниэлийн одоо тэр эцэг гэх нь бол те Даниэлийг өсгөхдөө байгаа бүхнээ зориулсан. За гэхдээ Даниэлийн ээж нь хэдхэн жилийн өмнө нас барсан гинэ. За тэгээд нас барахаасаа өмнө Даниэлд одоо нэгэн юм захиасыг хилүүлсэн гэж байгаа. За энэ захиас нь ямар одоо захиас вэ гэхлээр Даниэлийн ээжийг дайны үед нэгэн юм цагаан амьстай цагаан эмэгтэй аварж исэн. Тийм болохоор Даниэлийг чи ингээд заавал цагаан эмэгтэйтэй гэрлээрээ цагаан амьстай эмэгтэйтэй гэрлээрээ гэсэн захиасыг үлдээсэн гэж байна. За ингээд энэ захиасын дагуу Даниэл ингээд тэ цагаан ихнэр хайж одоо цагаан амьстай ихнэр хайж явж ягаад Лизаг олсон. За мэдээж Лизатай учирсандаа бол маш их баяртай байгаа. Лиза бол өөрийг маш их хайрладаг. За мэдээж санхүүгээр бол нэлээд сайн дэмждэг гэж байгаа байхгүй юу. За тэгээд Даниэлийн хувьд удахгүй бол мэдээж одоо Лиза нэрхэж байгаа. За ирэхээс нь өмнө Даниэл бол амжаад нэг газар очдог. За энэ газар нь ямар газар вэ гэхлээр манайхаар бол тийм шашны бөөгийн тийм газар байхгүй юу. За энэ газар бол очоод асууж байгаа байхгүй юу. Би ингээд нэгэн одоо Америк эмэгтэйтэй гэрлэж байгаамаа. За удахгүй ингээд те тэр эмэгтэй маань ирэх гэж байгаамаа. Тэгээд яг энэ эмэгтэйтэй гэрлэвэл ямар вэ гэдэг талаар асуух гад бөөдөл ирж байгаа юм байна. За тэгээд тэр бөө болтой ингээд нөгөө мэрэг төлгөө ингээд тавиад тэгээ юу гэж хариулдаг вэ гэхлээр за энэ эмэгтэй бол ерөөсөө чамд ингээд аз жаргал амжилт авчрах юм байна гэж байгаа байхгүй юу. За тэгээд Даниэлийн хувьд яг бөөгийн тэр хэлсэн үгийг сонсоод бол тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр одоо нэгэн юм шийдэлд хүрсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд усны буудлын ирэхээр нь Лизад нэлээд том сюрприз бэлдсэн. За тэгээд тэр сюрприз нь болохоор сүй тавина гинэ. Ерөөсөө онгоцны буудлын дээр ирсэн даруйд нь сүй тавина гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа юм байна заяа. Тэгээд энэ тал дээр бол Даниэлийн хувьд бол айгүй шудраг хариулт өгөхгүй юу. За юу гэдэг гэхээр хэрвээ би одоо энэ Лизатай гэрлээд Америкийн нэгдсэн улс руу очоод Америкт амьдраа сайн сайхан амьдрал манай одоо миний амьдрал те миний удамд ингээд өөрчлөлт орно гэж хэлж байгаа заяа Даниэл.
За тэгээд төд бодволгүй Лизагийн хувьд бол мэдээж тэр назар таад онгоцны буудалд одоо Даниэлтэй уулзахаас өмнө 0-д ороод ингээд өөрийгөө янзалж байгаа байхгүй заах чинь дүүр амаа янзлаад тэгээ мейкап энэ төр хийгээд нөгөө нэг одоо хиймэл үсэнтрээ тавиад хамаг юм энэ төр арчиж марчаал заяа заах чинь. За тэгээд Лизагийн хувьд бол тийм Даниэлээс нэлийн ихч болохоор ер нь бол өөрийнхөө тийм гаднах үзмжид бол Даниэл одоо намайг юу гэж бодох бол гэж бол нэлийн санаа зовж байгаа байхгүй юу. Ингээд Лиза чинь нэлийн цаг хугацаа аваад одоо Даниэл гэсэн гадаана нь удаан хүлээсний эцэс энэ хоёр маань уулздаг байгаа. Тэгэл энэ хоёр чинь тийм мэдээж уулзаад ингээд хоорондоо үнсэлцэл Даниэл чинь өө чи өстө ямар хөөрхөн үзэсгэлэн тийм бэ? Миний Angel гээл заяа. I'm Angel. I'm blew up Sky Angel. За ингээл энэ хоёр уулзаал онгоцны буудлаас гарсны дараа энэ хоёрыг маш том surprise үлээж идэг. За энэ нь юу гэхлээр Даниэл нилээн ийм олон бүжигчин, хөгжимчин, дуучин энэ төр ингээд авчирсан. Тэнд ингээд бараг тоглолт шиг юм хийдэг заяа. За тэгээд Лиза ч гэсэн тэгээд цаадах чинь айгүй юм зүрхний дискотой ингээд өөдөөс нь бүжиглээл заяа. Тэгээд ийм ингээд бүжиглж мүжиглээд одоо ингээд бөөн зүйл болсны дараа Даниэл одоо өвдөг дээрээс сөхрөөд Лизад сүйд тавьдаг. Тэгээд Лизагийн хувьд бол цаадах чинь юу юуг бол ингээд нэг баяртай байгаа нь бол харагдаагүй. Цаадах чинь царай нь бол нэлээд маргаар харагдчихсэн. Тэгээд Лиза бол хэлэхдээ мэдээж тэ өмнө нь ингээд 21 жил эмэгтэй хүнтэй одоо хамт байсан 5 удаа гэрэлжсэн гэдгийг бол хэлээд ингээд сүйд тавьсан бол нэлээд дээр байх байсан. Тэгсэн чинь Даниэл ердөөсөө уулзаал ихний 10 минутанд ингээд сүйд тавьсан. Тэгээд Лизагийн хувьд бол мэдээж тийм гэж хэлээд энэ хоёр маань ингээд сүүгээ тавьсан байгаа. За тэгээ нэвтрүүлгийн багийнхны зүгээс бол одоо тэр хоёрын сэтгэлдлийг асуухад Лизагийн хувьд бол мэдээж эхлээд бол нэлээд одоо зочидж исэн. Дараа нь болохоор мэдээж өөрөө тэ сүү тавихыг хүсэж байгаа учраас сүүгээ тавьсан гэж хэлдэг. Лиза дээрэс нь юу гэж хэлдэг вэ гэхлээр Даниэл дараа нь тэ өөрийнх нь одоо үннийг сонсчоод бодлоо битгий өөрчлөөсэй, бодлоо өөрчлөхгүй байгаасай гэж бол Лизагийн хувьд бол найдаж байгаа юм. За ингээд энэ хоёр маань машиндаа суугаад дараа нь бол тэ нэлээд юм тансаг зочид буудалд бол ирж байгаа нь харагддаг. За буудлынхаа өрөөнд орсны дараа Лиз чинь тэ өөрийнхөө нөгөө авчирсан бэлгэрчийг ингээд харуулж байгаа байхгүй юу? Тэгээд Даниэл яг тэрийг нь харснаа царай нь ингээд агай хувьсаад тэгээд за өнөөдөр би ингээд амар ядраад байна. Өнөөдөр хоёулаа ингээд тэ зүгээр амарья гэж хэлдэг заяа. За маргааш өглөө нь бол тэ энэ хоёр ингээд хамтдаа цагийг өнгөрүүлээд гадуур явж байгаа. Энэ хоёрын хувьд болохоор хамгийн эхлээд зах дээр очдог. Тэгэхээр энэ хоёрын ерөн зах дээр ирсэн яг гол шалтгаан нь бол Лизад одоо хувцас судалж авч өгөх заяа. Ялангуяа тэр үндэсний хувцсыг бол Лизад авч өгөхөөр ирсэн байхгүй юу? Даниэлийн хувьд бол аваа гахтайгаа одоо Лизаг уулзуулах гээд ингээд маргааш нь явж байгаа. Тэгээд Лизад ингээд хувцас судалж авч өгч ийж ахтаа ингээд одоо ахынхаа дуртай өнгийг сонгоод байгаа байхгүй юу? Энэ өнгө ингээд манай ах дуртай. Энэ өнгө манай ахаас таалагдана гэж ахтаа зориулж тэр Лизагийн хувцсны өнгийг сонгодог заяа. Лиза болохоор яг тэр хувцсыг нь өмсөхдөө бол жоохон дургу байгаа. Яагаад гэвэл одоо Лиза те намайг ингээд тархан харагдуулна штэ. Би болохоор авах ахт нь гоё харагдмаар штэ гэдэг аахгүй юу? Тэгээд дээрэс нь Лизагийн авах ахтай нь уулзахаас өөр нэг санаа зовж байгаа зүйл нь болохоор мэдээж тэ ямар асуулт асуух бол нөгөө өнгөрсөн амьдралын талаар янз бүр асуулт асуух бол гэсэн айцтай бол байгаа. За дараа нь энэ хоёр маань захаасаа хөдлөөд хоолны газар ордог. За тэр хоолны газарт болохоор тэр хоёр те ийм үндэсний хоолыг захиалж идээд за тэгээд тентхийн нөгөө одоо тийм үндэсний хоолнтэй нэг ийм гурил илүү цардуул илүү ингээд нэг юм гурил шиг юм ингээд гараараа барьж аваад ингээд иддэг штеп. Тэгээд тэгэж идэх ингээд Лизад зааж өгч байгаа байхгүй юу. Тэгээд Даниэл болохоор зааж өгөхдөө те ингээд нэлээд айгүй юм бүдүүлэг энэ төр байгаа л. Тэгээд дээрээс нь те айгүй юм чанга Лизаар орилоод байсан байхгүй юу. Нөгөөдхөө зогсоохгүй бүр ингээд үргэлжлүүлээд аль чи босоод зогсдоо чамайг харагдаа чи ууц юм уу? Чи ууцыг өнтер гэж заяа Лизаг. Тэгсэн чинь Лиза уурлаа. Хэлсэн үгэнд нь гомдоод, Даниэлд гомдоод тэр газраас ингээд гараад яваад өгдөг. Тэгэл Даниэл чи мэдээж л одоо Лиза ингээд араадаа уучлаарай энтер гэж. Лизагийн уурж байгаа нь бол бүр зүгээр 16 цаашаа заяа. No. The most beautiful queen. No. Тэгээ дараагийн хэсэг дээр энэ хоёр маань ахаад ингээд өөр газар руу явах гээд ингээд бэлдэж байгаа нь харагддаг. Тэгсэн чинь Лизагийн тэр хиймэл үсэн тэ нилээ хизүүдээр хэлсэн гэж аахгүй ингээд тэ халуун ийм уур амьсгалтай оронд чинь ингээд хөлөрч мөлрөөл захтнаад ингээд наалтаад хэцүү байгаа учраас одоохондоо хиймэл үсгүй байсан дээр юм байна гэж цаадах чинь тэгж аахгүй юу. Мэдээж Даниэл бол үсээ ерөөсөө харуулаагүй анх удаа цаадах чинь харуулж байгаа. За тэгээ дээрэс нь Лиза юу гэж ярьдаг вэ гэхлээр өмнөх оройн нь яг өөрийнхөө охинтойгоо уцаар ярьсан гинэ. Тэгээ мэдээж охиндоо бол тэ сүй тавьсан тухайга хэлсэн. Юу бүжигтэй юу ингээл парад баг ингээл болоод явцсан. Тэгээд үгүй гэж бол хэлж чадаагүй. Тэгээ охин нь бол ээжтэй Лизад яг юу гэж хэлдэг вэ гэхлээр таны өнгийг те над Даниэл ч юм үнэхээр сайхан үрж ийна. Дээрээс нь Даниэл одоо өөр охтуудтай бол нэлийн одоо нэр холбогдчихсэн. Тэгээ өмнө нь бол нэлийн хуурж исэн юм байна. Тэгээд тэрийг ч гэсэн ээж нь хэлдэг. Наад Даниэл ч те бас ингээл өмнө нь өөр охтуудтай таныг зөндөө хуурж исэн. Ер нь бол бүтггүй гарчтай гэж ээжтэй хэлж байхгүй. Тэгээ ээж нь ч гэсэн мэдээж охиныхоо тэр хэлсэн үгийг бол бодож үзсэн. Нэрэл бас те энэ чинь өмнө нь ортой штэ гэж Лизагийн хувьд бол бодсон байдаг. За тэгээд Даниэлийн хувьд бол яг тэр өдөр Лизаг
гадаа нь ингээд хүлээгээд байж байгаа. За тэгээд анх удаа Лизагийн хувьд бол хиймэл үсийг аваад яг өөрийнхөө жинхэнэ үсийг Даниэлд харуулж байгаа. За тэгээд Даниэлийн реакшн бол тэгээ мэдээж хараад цаадах чинь шок заяа. Цаадах чинь бүр тэгээ үнэхээр нүдэн ороод ирэх нь бол гарч байгаа нь бол харагдсан. Тэгээ цаадах чинь энэ чинь ингээд чиний үс юм уу? Энэ чиний жинхэнэ үс юм уу гэдэг аахгүй. За тэгээд Даниэлийн хувьд бол юу гэж хэлсэн бэ гэхлээр Тэ юу вэ ямар амар ичмэр юм бэ? Ийм амар үстэй юм уу? Тэгээ би одоо ингээд өнөө ороо найзуудтайгаа Лизаг танилцуулна штэ тий. Тэгээ ийм одоо хөгшин ийм харагдахаар чи манай найзууд ингээд намайг хөгшин хүнтэй уулздаг гэж шүүмжлээ штэ гэдэг тэгж аахгүй. За тэгээд ингээд замдаа алхаж байхдаа Даниэл болохоор ингээд Лизагийн үсийг ингээд хурж үзэл нилээ юм сониуч харахгүй. Тэгээд Даниэлийн хувьд бол ингээд явж байхдаа замдаа Лизад хэлж байгаа байхгүй. Чи ингээд те үсээ зүүхгүй яасан юм бэ? Манай найзуудтай ер нь манай гэрийнхэнтэй баг уулзж байхдаа ингээд үсээ зүүжсэн дээр юм биш үү гэдэг утгатай юм. Лизад хэлдэг байхгүй. Тэгээд Лиза мэдээжтэй эмэгтэй хүн чинь одоо өөрийг нь тэгж хэлэхэр чинь гомдоод Лиза ингээд уйлдаг. За Даниэл ч гэсэн одоо Лизагаас ингээд уучлал гуйгаад энэ хоёр ч ер нь тийм тэг ингээд нэг нь уйлаад нөгөөт нь уучлал гуйгаад бокс гараад байгаа байхгүй. За тэгсэн ч гэсэн энэ хоёр бол оройн нь найзуудтайгаа ингээд уулзгаад ирдэг. Тэгээ найзууд нь бол тий одоо Даниэлийг тий чи яасан гой хуцас сонор өмссөн энэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд Даниэлийн нэг найз нь заа бүр Лизад ингэж хэлдэг заа. Даниэлийгтэй би ингээд ганцхан хос гуталтай бараг л ингээд хоосон гуйлагч байхаас нь л мэднэ. Чи бол бүр Даниэлийн амьдралыг үнэхээр өөрчилсөн. Чи бол бүр үнэхээр нэрээ бүр Даниэлийн хэлдгээр чи бол энжел энэ төр гэл. Үнэхээр тэр Даниэлийн найзууд нь тэр Лизаг бол бүр дахин шүтцсэн байдаг заа. Даниэл ч гэсэн бүр ингээл өөрөө хүлэн зөвшөөрсөн тий. Би өмнө нь бол тий бараг л ингээл хувцас хунар байхгүй тий өөртөө ингээл хувцас хунар худалдаж авч чадахгүй айгүй хэцүү амьдралтай байсан. Чамгүй бол тий би угаасаа ингэж амьдрахгүй байсан гэл ингээл Лизад хэлж байхгүй. За тэгсэн чинь Лизагийн хувьд бол энэ нь бол таалагдаагүй заяа. Тэ учир зүггүй л ингээд өөрийг нь магтаал тэгээд өөрт нь явуулсан өвдөж хавдж ингээд өөрт нь явуулсан мөнгөөр тэ ингээд ийм гой хувцас хунар өмсөд ингэж явж байгаа нь бол таалагдаагүй. Найзуудынх нь өмнө нь бол нэлийн уурлаад Даниэл руу уурлаад за тэгээд цаашлаад Даниэлийн одоо харьцаж исэн өмнө нь одоо харьцаж исэн хүмүүсийн талаар ингээд ярьж эхэлдэг заяа. За энэ дээр бол юу гэж хэлдэг вэ гэхээр Даниэл өмнө нь ганцхан Лизатай л ингээд харилцаагүй байсан байхгүй юу? Лизагаас гадна өөр юм Америк эмэгтэйчүүдтэй хэд хэдэн удаа бол харилцаж исэн. За тэрнийх нь нэг нь Лиза руу бүр ингээд мессеж биччихсэн гинэ. Ямар мессеж биччихсэн бэ гэхээр наад Даниэл гэ залуу чинь ерөөсөө лоовер ч юм өстэй айгуу тийм худлаа залуу шүү. Наадхаасаа өстэй холдорой моторой гэд Лиза руу мессеж бичсэн гэж аахгүй юу? Тэгээд Лизаг ингээд те ингээд амар уурлаад Даниэл руу ингээд амар уурлаад байгаа болохоор найзууд нь болохоор хэлж байгаа байхгүй юу? Даниэл ингээд ямар ч тийм эмэгтэй өөр эмэгтэйтэй тийм уулзж исэн асуудал байхгүй. Ерөөсөө санаа зовлтгүй Лиза ингээд тайвшруулж байгаа. За тэгээд Лиза ч энэ ерөөсөө ингээд тайвшрахгүй бүр улам ингээд одоо Даниэлд уурлаад. Одоо Лизагийн хувьд бол те Америкт өдрийн 15 цаг ажилладаг заяа. Тэгээд тэр мөнгөө ингээд Даниэлд явуулдаг гэж аахгүй. Тэгсэн чинь тэр мөнгөөрөнтэй ингээд сайхан хувцлаа. Тэгээ өөр ингээд октод энтертэй уулзаад яваад байгаа мөнгөд гэгүнт ингээд Лизагийн өмнө хөдлөө заяа. Найзууд нь ч гэсэн Лизаг нэлийн тайвшруулаад өөчөөстэй санаа зовлтгүй ингээд би биднэрстэй Даниэлийг мэднэ тийм юм байхгүй энэ. Тэгээ Даниэл ч гэсэн чи бол ингээд намайг хувцалсан, чи бол намайг хоололсон тий. Чи ийм ингээд одоо халамжлалдаг намайг ийм хайрладаг хүн учраас би бол чамайг ерөөсөө хуурахгүй. Чи ерөөсөө санаа зовлтгүй гэд Лизаг бол тайвшруулдаг. За Лизагийн хувьд бол тэр найзууд нь бол мэдээж одоо үнэн ч байсан худлаач байсан тий өөр хүнтэй харьцажсэн ч байсан гүйж байсан мэдээж найзууд нь бол Даниэлийн арыг даах нь бол тодорхой. Яг тэр найзуудтай нь уулзж байхдаа бол Лизадтэй яг өөрт нь бол ерөөсөө юм шур мам шиг тийм үгдэмж төрсөн гэж аахгүй юу. Яагаад гэвэл найзууд нь ерөөсөө л ингээл чийлстэй амьдралыг нь өөрчилсөн чи жистэй сайн хүн гэл амьдралыг нь өөрчилсөн гэл дахин ингээд яриад байсан нь бол ерөөсөө өөрт нь бол таалагдаагүй гэж байгаа. Тэгээд найзуудынх нь энэ яриа нь бол өөрт нь юу гэж санагдуулсан гэхлээр ер нь Даниэл бол тий ногоон картны төлөө намайг ашиглаад байгаа юм шүү гэсэн юмыг бол Лиза одоо ярьж байгаа байхгүй юу. За тэгээд дараагийн өдөр нь болохоор Лиза бас л ингээл нөгөө драматал нөгөө өөрийнх нь те өмнө нь харьцажсэн эмэгтэй энтриг нь яриад тэгээд Даниэл ч гэсэн ингээл үгүйсгээл те ер нь бол нэг иймэрхүү зүйлөл болдог. За тэгээд сүүлдээ эхэндээ болохоор те би ерөөсөө тийм Америкт өөр хүн энтертэй харьцаж байгаагүй гэж Даниэл ч тэгжсэн аа. Сүүлдээ за би нэг хүнтэй харилцаж исэн юм аа тэгж яагаад ингээд болцсон юм аа. Тэгээд чи бол ингээд миний амьдралыг өөрчилсөн учраас би бол чамтай л хамт байна гэдэг аахгүй юу. Ер нь бол амьдралыг нь бол үнэхээр л өөрчилсөн шүү. За ингээд дараагийн өдөр нь энэ хоёр маань Даниэлийн аваг ахих руу явахаар ингээд бэлдэж идэг. За тэгээд нөгөө нэг Лиза руу бичсэн нэг эмэгтэй байсан гэдсэн шүү дээ. Даниэлтэй өмнө нь харьцаж исэн худал залуу шүү малаа шүү гэж бичээд исэн. Тэр эмэгтэй нь болохоор ерөөсөө тэр чигтээ Лизаг ингээд блоклоод алгуулсан гинэ. Тэгээд Лиза бол те угаасаа л тэр эмэгтэй худлаа хэлсэн юм шүү те. Даниэл ингээд тэр эмэгтэйг биш намайг сонгосон болохоор тэр эмэгтэй ингээд атаархаад худлаа хэлсэн юм шүү гэд нэг тиймэрхүү юм болсон юм жаа. Тэгэл Даниэл ч гэсэн те наадах ч өстой худлаа эмэгтэй энэ гэл тэр хоёр ингээ хоорондоо ярилцсан. За ингээд энэ хоёр маань бол одоо Даниэлийн аваг ахтай уулзахаар бол хөдөөлдөг. За гэхдээ Даниэлийн аваг ахтай уулзахаас гадна энэ хоёр заяа хаантай уулзсан гинэ нэг юм
жинхэнэ хаантай уулзна гэж Даниэлийн хувьд бол Лизад хэлсэн гинэ. Тэгээд Лизагийн хувьд бол үнэхээр жинхэнэ хаантай уулзна гэдээ бол энэ хоёр ингээд явж байгаа. Тэгээд замдаа явж байхдаа Лизагийн хувьд бол тэ бодож байгаа байхгүй юу? Би ингээд жинхэнэ одоо хаантай уулзах байгаа юм чинь гэр орн нь одоо ямар ах болоо тэгээд Диснейн одоо ордноос том байх болов ямар ах бол гэж амар юм үлгэрийн бодцоо ингээд цаад хоёр чинь явж байгаа заяа. За ингээд нөгөө хоёр чинь одоо тэр хааны хаан одоо байдаг газар нь ирээд одоо очсон. За мэдээж бол тийм Диснейн ордон шиг бол юм байгаагүй. Нэг юм хороолын одоо юм байшинд ингээд тэр хоёрыг ингээд нэлээ хамгаалт энтертэй газар ингээд орож байгаа байхгүй юу? За тэгээд яг одоо тэр газар руу ороод одоо ингээд ороод явсан чинь жинхнээсээ тэнд ингээд хаан гэсэн одоо хүн байж идэг заяа одоо ингээд нилээн ингээд сүр мөртэй ингээд сууж муцсан. Тэгээ ерөөсөө л ингээд хаанаас нь ч харсан хаан заяа. Тэгээ Лизач гэсэн те өстө яг л хаан байж те нэрэл хаан байна гэж заяа. За тэгээд тэр хаан нь болохоор те жинхнээсээ ингээд одоо адислал мэдслэл өгөөл тэр янз бүрийн те ингээд юм хийгээл авахгүй тэр хааны одоо тэр ёсны юм шиг байгаа заяа. За тэгээд Лизагийн хувьд бол те мэдээж одоо аав гахтай нууцна гэж ирсэн чинь ингээд хаан гэдэг одоо нэг ийм хүнээр ингээд аваад ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр хаан нь болохоор те ингээд мэрэг төлөв буулгаал ингээд зан үйл хийгээд тэгээд Лизаг ингээд өөртөө ойртуулж суулгаж агаад ингээд Лизаг бүр ингээд өвдөглүүлж одоо суулгаж агаад тэгээд Лизаг хэлж байгаа байхгүй юу? Чи те ингээд үлдсэн амьдралдаа Даниэлийг одоо асарч халамжилж ингээд сайн сайхан амьдруулна гэдэгтээ итгэлтэй байна уу гэж асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь Лиза те ингээд итгэлтэй байна гэж хэлж штэ ойлгомжтой. Тэгсэн чинь тэр хаан болохоор те би итгэлгүй байна гэж заяа. Тэгсэн чинь Лиза ингээд итгэлгүй байна гэд ингээд өөдөөс нь инээсэн байхгүй юу? Тэр хааны өөдөөс. Тэгсэн чинь тэр нь нилээн тийм болохгүй хааны өөдөөс инээн гэдэг чинь тийм нилээн ёс суртахуунгүй тийм буруу үйлдэл гинэ. Тэгээд тэр хаан нь бол нилээн уурлаад тэр Даниэл болохоор хааныг ингээд уурлаад байгаа болохоор өөрөө ингээд босож зогсож байгаа ч тийм уучлаарай. Манай ингээд найз хүн ёсыг нь сайн мэддэггүй маа тэр гэж заяа. Тэгээд тэгэж хэлсний дараа хаан нь одоо ингээд тайвшраад заяа. Тэгээд тэр хоёр ингээд буцаж ингээд өөрийнхөө уурд өвдөглүүлж суулгаж агаад тэр хоёрт ингээд адислал өгдөгөө. Тэгээд нилээн юм бас юм сүртэй ёс чаялтай юм бол бас болдгийм бэлээ. За тэгээд тэр хаан нь болохоор тийм Лизаг тэр хаан нь одоо бүжиглэхийг харахыг хүсдэг заяа. Тэгээд Лиза болохоор тэр хаандаа ингээд одоо бүжгэлж үзүүлдэг гэх юм уу нэг иймэрхүү сонирхолтой хэсэг бас явсан. Ингээд энэ хэсэг дуусаад дараагийн анги дээр нь заяа. Лиза, Даниэл хоёр ингээд сэрж байгаа байхгүй юу? Өглөөнөө ингээд буудалтаа тэгсэн чинь юу болсон гэж Лиза заяа шүнэн орондоо баацсан гинэ. Шүнэн ингээд унтж байгаа л одоо ингээд нилээн биеийн өвдөд ингээд орондоо баацсан гинэ. Тэгээд энэ хоёр ингээд нилээн буу юм болоод ингээд өглөөнд сэрж яахгүй. Тэгээд Лиза болохоор те оостай ямар ичмээр юм бэ? Би өстэй амар ичж ийна гэж. Тэгээд Даниэл болохоор те чи ингээд халуунагаатай юм идсэн болохоор тэгсэн баха зүгээрээ гэл. Тэгээд Даниэл болохоор яг энэ талаар ярихдаа яг нэвтрүүлгийн багийнхан ярихдаа болохоор яг ингээд өглөө сэрэл харсан чинь ороорон дөрөн ингээд балиар болсон байсан гэж хэлсэн. Энэ хоёр болохоор тэр өдөр яг ийм хоолны сургалтанд суухаар явж байгаа. За ингээд Лизагийн хувьд бол энэ хоёр ч ингээд нэлээд гоё цагийг өнгөрүүлээд хамтдаа гоё байх тусам тэгээ өөрт нь бол нэлээд гимтэй санагдаад байгаа гэж аахгүй юу? Яагаад гэвэл Даниэл бол тэгээ өөрт нь ингээд өмнө нь 5 удаа гэрэлж исэн. За ингээд ижил хүнстэн байсан гэдэг талаараа ерөөсөө Даниэл бол хэлээгүй байгаа. Энэ талаар бол хэлэх ёстой гэж бол бодоод яваад байгаа шүү дээ. За ингээд энэ хоёр маань нөгөө хоолны сургалтын дээрээ ирээд хоол энтрээ сураад ингээд хоолоо ингээд идэхээр ингээд сууж байгаа аахгүй юу? За яг тэр үедээ Лиза, Даниэл яг өөрийнхөө одоо өнгөрсний талаар дурддаг байгаа. Юу гэж хэлдэг вэ гэхлээр Лиза бол те би өмнө нь ингээд 5 удаа гэрэлж исэн. Чи миний 6 дахь нөхөр болноо гэж хэлж байгаа заяа. Тэгээ Даниэлийн хувьд бол те ягаад чи те надаа ингээд 2хан нөхөртэй 2 эрэгтэй хүнтэй л гэрэлж исэн гэж хэлсэн юм бэ. Гэтэ яхтай чи ингээд би ингээд чиний өнгөрсний чинь одоо өөрчилж чадахгүйгээс хойш зүгээрээ одоо чиний л өнгөрсөн асуудал шүү дээ. Тэгээд өнгөрсөн нь бол ерөөсө хамаагүй гэж Даниэл хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Лиза болохоор үргэлжлүүлээд 5 дахь хүнээсээ хүрэн салж дуусаагүй байгаа. Одоо ингээд стил гэрэлсэн хэвээрээ байгаа гэдэг ингээд Даниэл хэлж байгаа байхгүй юу. Тэрийг сонсоод Даниэл бол үнэхээр уралдаг. Ягаад гэвэл Даниэлийн тэр ёсонд те Даниэлийн тэр шашинд бол ерөөсөө өөр эрэгтэй хүний одоо эмэгтэйтэй ерөөсөө тэгж унтаж болохгүй гэсэн тийм ёс чаялтай байдаг гинэ. Гэтэл ингээд одоо те гэрлэлтэн дуусаагүй өөр хүний эмэгтэйтэй бол те ингээд хамт шүнийг өнгөрүүлсэндээ бол цаадах чинь нэлээд бухимддаг. Лизагийн хувьд болохоор тэр яг хамгийн сүүлийн гэрлэлтэн айл хэдийнэ одоо хамтдаа амьдрахаа болоод 9 жил болцсон байсан ч гэсэн хэлтийн одоо тэр гарын үс өнтрээ зураагүй 9 жил болоод ингээд одоо яг одоо бүр мөсөн шүүхээр ингээд дуусгаж байгаа юм байна. Тэгээд Лиза болохоор яг тэр өдөр шууд ингээд өөрөө одоо захиалж аваад өөр өрөөнд ороод шууд охинлогоо залгадаг заяа. Тэгээд охиндоо ингээд хэлж байгаа хгүй би ингээд өмнө нь ингээд 5 удаа гэрэлжсэн гэдгийг хэлсэн чинь Даниэл надаа ингээд амар уурлаад байна гэж хэлдэг заяа. Тэгсэн чинь охин нь болохоор тэрийг сонсоод эхлээд ингээд инээж ирсэн аа сүүлдээ болтой ээжийг ингээд мэдээж бол ойлгож байгаа. Тэгээд Лизагийн хувьд бол тэ бүр ингээд жоохон охин шиг уйлал би өстө Даниэлийг хүсэж чинь би Даниэлтэй л баймаар байна. Би өстө Даниэлийн төлөө юу гэж хийн энэ төр гэл ингээд уйлал. Тэгээд охин нь ингээд өөрийг нь харагдаал нэг тиймэрхүү зүйл бол болоод өнгөрдөг. За тэгээд
Маргааш өглөө нь болохоор Лиза бол мэдээж одоо Даниэл руу ингээд мессеж энэ төр бичээд залгаж утсан гэж байгаа хгүй. Тэгээд Даниэл бол хариу энэ төр бол ерөөсөө өгөөгүй. Лиза яг Даниэл зориулаад нэг тийм арал дээр бич дээр маш гол романтик аялал төлөвлөсөн байсан гэдэг. Тэгээд тэр талаараа бол ерөөсөө Даниэл хэлээгүй байсан. Тэгээд Даниэлийг дуудаад Даниэлтэй уулздаг. За эхлээд мэдээж үлтэй намайг уучлаарай. Хоёулаа ингээд тэ харилцаагаа гоё авч үлдээл та, гоё байл та гэл ингээд Даниэлээс уучлал гуйж байгаа хгүй. За тэгээд Даниэлийн хувьд бол хоёулаа юу бол ингээд болчоогүй байна. Гэхдээ эхлээд чи ингээд манай авга ахтай уулзаа гэдэг аахгүй. Авга ахтай л уулзах нь маш юм чухал юм шиг байна. Тэгээд Лиза бол Даниэл юу гэж хэлдэг вэ гэхлээр за би бол танай авга ахтай ч уулзъя. Харин чи надтай гоё юм романтик аялалд яваа. Даниэл ч гэсэн тэгээд ингээд аялал хийдгийг сонсоод шууд ингээд нүүрэнд нь бол Мишель тодордог. За энэ хоёр маань тийм бич дээр очивол хамт гоё цагийг өнгөрүүлээл. Тэгээд Даниэлийн хувьд бол тийм мэдээж ингээд хамтдаа гоё цагийг өнгөрүүлсэн гоё юм. Мэдээж бид хоёрын харилцаа ингээд буцаад сайжирж ийн гэж Даниэлийн хувьд бол нэлээд баяртай байгаа байхгүй юу? Харин Лизагийн хувьд болохоор тэр өдрөө Даниэлд үннээ хэлэхээр шийдсэн байдаг. Бүр үлдсэн бүх үннээ. За ингээд энэ хоёр маань оройн нь ингээд ил галын дэргэд суугаад хамтдаа гоё байжгаад тэгээд Даниэл бол те ингээд би чамтай хамт баймаар байна. Бид хоёрын харилцаа ингээд маш гоё юм те. Хоёулаа ингээд үргэлжлүүлээд хамтдаа бай. Гэхдээ чи надаас ингээд битгий одоо юм нуугаач ээ. Надад ингээд бүх үннээ хэлдэг байгаа ч гэд одоо Лизагаас асууж байгаа хгүй юу. Тэгээд Лизагийн хувьд бол мэдээж одоо бүх үннээ хэлэхэр шийдсэн хүн чинь бол үннээ л хэлнэ шүү дээ. Тэгээд Лизагийн хувьд бол танай орны хувьд те мэдээж одоо ижил хүйсний гэрлэлттэй мэдээж хууль босол байх л та. Гэхдээ манай оронд бол өөрөө манай оронд ингээд те ижил хүйсэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрж идэв юм аа. Би эмэгтэй хүнтэй 21 жил ингээд хамт байсан юм аа гэдэг Даниэлд хэлдэг заяа. Тэгээд Даниэл ч те яг тэрийг сонсоод бүр үнэхээр ухаан нь бол жинкнээсээ баларцсан баха. Тэгээд Лизаг бүр тэ чи чин бүрстэй чөтгөр шулмус байна. Надад өстэй битгий ойрт морт гээл. Тэгээд Лиза бол тэ бүр ингээд өөрийгөө тайлбарлаад чи намайг мэдэн штэ би үнэхээр сайн хүн штэ. Чамд ингээд тэ мөнгө төгрөг өгдөг чамайг халамжладаг штэ гээл ингээд өрөөслүүлээ тайлбарлаад авахгүй. Тэгсэн чин бүр Даниэл бүр чи бүр ингээд амаа тат дугай болно ингээд чамтай бүр ярмааргүй байна гэдэг амар уурлаа заяа. Тэгээд Даниэл бол тэ бүр юу үзэж харч баа бүр бурхан бүүзгээд өстэй юу мөн гээл өстэй хамаг нөгөө тарин марина баг уншаал ингээд үлдчихэж байгаа байхгүй юу Даниэлийн хувьд. За ингээд маргааш өглөө нь тэ одоо ингээд нэлээд буу юм болсны дараа Лизагийн хувьд бол ингээд за одоо ингээд бүх юм дууслаа тэ. За Америкийн нэгдсэн улс руу явахаар ингээд бэлдэж байгаа. Тэр өдөр бол Лиза Даниэлтэй ингээд ярилцгаж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд Даниэл бол ингээд тэрийг нь ерөөсөө хүлээж авдаггүй заа. Дээрээс нь ерөөсөө Даниэл бол чи ерөөсөө манай авга ахтай л яар. Ерөөсөө л манай авга ирж байгаа бараг авга ахтай л ингээд уучраа бол гэсэн ухааны юм ярьдаг заа. Тэгээд Даниэлийн одоо дуудснаар авга ах нь уудалгүй ирээд Лизатай бол уулздаг. За авга ах нь бол тэг мэдээж одоо тэр бүх зүйлийг нь бол сонссон байгаа шүү дээ. Лизагийн талаар ингээд одоо 21 жил одоо ижил хүйсний амьдралаар амьдарсан гээл те. Тэгээд авга ах нь бол бүр ахаал нөгөө яг Даниэл шиг уурсан. Чи ингээд те ямар шившигтэй байлаар заваан эмэгтэй байстай нэрэ энэ ч нэстэ байж болохгүй зүйл өстой нэрэ шившиг гутам шиг гэл ингээд хамаг байдгаа хэлээл. Тэгээд Лизагийн хувьд бол тэ мэдээж одоо өнгөрсөн амьдрал, миний өнгөрсөн амьдрал, миний одоо одоогийн амьдрал хоёр бол шал өөрөө. Одоо ингээд би шал өөрчлөгдсөн хүн би ингээд Даниэлтэй л хамт байл хэвээр юу ч байсан яах вэ? Юу ч хийсэн яах вэ гэж одоо Лизагийн хувьд бол бүр уйлаад өвдөг дээрээ сүхрөөд бүр Даниэлийн ахаас асууж байгаа байхгүй юу? Тэгээд Даниэлч гэсэн яг одоо Лизатай бол гэрлэх тийм бодлоод өөрчлөөгүй байдаг заяа. Даниэлийн хувьд бол аваг ахтаа хэлээд би ингээд Лизатай гэрэлмээр байна. Би үнэхээр Лизад хайртай. Би ингээд Лизатай хамт баймаар байна гэд. За ингэж хэлсний дараа ах нь бол тэ за үнэхээр чи одоо тэгэж хэлж байгаа бол би ингээд арай нэг өөр одоо ахмад тийм хүмүүсээс ингээд одоо та хоёрын талаар асууя. Одоо та хоёрт хариу хэлье гэж тэгж байгаа байхгүй юу. За яг тэр авах ахтай нь уулзсан өдөр нь бол яг Лизагийн явхаас яг өмнөх өдөр нээсэн. Тэгээд явхаасаа өмнө бол тэ Лизагийн хувьд бол ингээд яг үнэхээр одоо бид хоёр гэрэлж болох юм уу болохгүй юм уу гэдгийг бол мэдмээр байгаа байхгүй юу. За тэгээд маргааш өглөөн нь авах ах нь Лиза болон Даниэл хоёрт одоо хариуг өгсөн байдаг. За ямар хариуг өгсөн байдаг вэ гэхлээр өөр нэг юм мэрэгч төлөвчдөр очоод ингээд ямаа худалдаж аваад бас юм мөнгө энэ төр одоо авч очоод тэгээд өргөл барьц өргөөд дараа нь те одоо тэр хүнийхээ айдслыг аваад тэгээд баг гэрэж болно гэсэн ухааны юм бол ингээд тэр хоёрт бол хэлсэн гэж байгаа. За тэр хоёр чинь те одоо тэр хариуг сонсоод хэрэгтэй зүйлсээ авах гад дахиад ингээд зах руу гардаг. Лизагийн хувьд бол бас нөгөө ингээд тийм уламжлал тэдний тэр шашин бөөгийн тэр одоо мэрэгч төлөвч гэсэн юмыг нь бол ерөөсөө ойлгохгүй байгаа тийм яагаад заавал тэр мэрэгч төлөв гэдэг хүн дээр заавал тийм мөнгө төлөөл ингээд ямаа энэ төр авч очоод ингээд байхыг бол Лиза ерөөсөө ойлгохгүй байгаа. Лиза бол ерөөсөө юу гэж харж ийн вэ гэхлээр миний мөнгийг бол үнэхээр сайхан үрж ийн даа л гэж Лизагийн хувьд бол харж байгаа. Тэгээд энэ хоёр маань ямар тач тийм хамаг юмаа аваад мэрэгч төлөвч хүний газар бол очдог. Яг очих үед нь болохоор тэр мэрэгч төлөвч хүн болохоор нэг юм зуны одоо манайхаар бол энэ зуны ингээд амаа шиг юм ингээд байж байгаа байхгүй юу. Тэр хаана юу дээр хүрээд ирвэ гэж мэдээж Лизагийн хувьд бол гайхаж ийсэн. За гэхдээ тэр хүндээ бол тэ байгаа одоо юмаа өгөөд мөнгөө өгөөд ямаагаа өгөөд тэгээд тэр хүндээ хамаг учир байдлаа хэлсний дараа тэр хүн нь Лизад нэг жоохон бас нэг юм ёс заншил шиг юм хийгээд
дараа нь Лизаг бол тий өө за ингээд чи одоо ингээд ариуслаа. За чи ингээд болсон. Тий одоо та хоёр ингээд гэрэлж болно гэж аахгүй юу. За ингээд энэ явдлын дараа бол бүр Даниэлийн тэгээ толгой тарих бол зүгээр ингээд шууд ингээд өөрчлөгдсөн заяа. Тэгэхээр л яг ариуслаа гэдэгт нь бол үнэхээр Даниэл бол итгэсэн байгаа нь бол харагдсан. Ингээд Лизагийн яг нэг өдрүүд нь дуусаад цаадах чинь одоо Америк руу буцаад явж байгаа. Онгоцны буудлын руу явах гээд ингээд юмаа бэлдэж байгаа нь бол харагддаг. Тэгээ тэр хоёр бол хамт байж байхдаа Даниэл бол ингээд Лизад хэлж байгаа хгүй юу. За чи одоо тий Америкт очсон даруйда шууд ингээд тий миний визний материалыг одоо намайг тий Америк руу ингээд авах тийм арга хэмжээг авах үстэй гэд Лизагаас асууж байгаа хгүй юу. Тэгээд Лиза ч гэсэн тий өөстөө санаа зовлтгүй өстөө очоод би шууд ингээд бичиг баримтыг чам одоо ингээд хөөцөлдөн гэл ингээд Даниэл амж байгаа хгүй юу. Гэхдээ Лиза бас нэгэн юмыг Даниэлд хэлдэг нь би одоо тий чамайг одоо ингээд Америкт авчрах бичиг баримтыг чи хөөцөлнөө. Гэхдээ чамд ингээд ойр ойрхон мөнгө өгч чадахгүй юм шиг байна. Ягаад гэвэл тий бит хоёрт ингээд хоёуланд нь мөнгө хэрэгтэй гэж хэлж байгаа хгүй юу. Тэгээд тэрийг сонсон Даниэлийн царай нэгэд мэдээж айгу сонин болсноо. За ингээд зүгээрээ би ингээд тий энэ чинь ажиллаа хийгээд байж чаднаа. Чи хараа ингээд миний бичиг баримтыг хөөцөлдөөрэй гэдэг нэвтрүүлгийн багийнх нь хэлэхдээ ерөн цаадах чинь нэлийн шудраг заяа. Шууд ингээд хэлдэг. Тэгээд Лизад бол одоо намайг одоо сайхан амьдруулах тий илүү сайн төлөвлөгөө байгаа. Би тэгээд одоо Америкт очиод одоо сайхан амьдрна гэж бодож байгаа гэж хэлдэг. За ингээд энэ хоёр маань хамаг юмаа бэлдээд онгоцны буудлын руу яваад Лизагийн одоо Америк руу буцах онгоцондоо суух үе нь бол ингээд ирж байгаа хгүй. Одоо салгаж байгаа хосууд чинь те хоорондоо тэрвэлдээ. Тэгээ Лиза ч н одоо уйлаад. Тэгээ Лизаг уйлсан чинь Даниэл бүр чигтэйхээ уйлаад. Тэгээд одоо Даниэлийг уйлахаар нь те уустай нэрээ чигтэйхэн Лизатай хайртай болоод уйлаад байгаа бахта гэсэн чинь Даниэл те яг ингээд Лиза Америкийн нэгдсэн улс руу ингээд очсныхоо дараа бодлоо өөрчилжүүл яана тий намайг ингээд тийш аваачгүй бол яана гэж бодож уйлсан гинэ. Энэ хоёр чинь ингээд уйлдаад үнсэлцээд Лиза маань бол тий Америкийн нэгдсэн улстай бол буцаад ирсэн байгаа. Тэгээд уржигдэрхэн засагдсан яг хамгийн сүүлийн анги дээр юу гардаг вэ гэхлээр Лиза болохоор Америкийн нэгдсэн улстай ингээд буцаад ирсэн. Охинтойгоо бол ингээд хамт байгаа нь харагддаг. За охин нь болохоор яг Даниэлийн имэйлийг ухаж агаад Даниэлийн имэйлээс нэг тийм ихнэр гэсэн нэртэй тийм утасны дугаар болсон гинэ. Тэгээд тэр утасны дугаар руу Лиза ингээд залгасан чинь ерөөсөө хариу өнтер хэлээгүй. Гэхдээ эхнэр гээд хадгалсан нэг юм дугаар Даниэлийн имэйлээс олсон гэж бол Лиза хэлжсэн. Тэгээд Лизагийн хувьд бол те яг ингээд уустай нэрэ Даниэлтэй хамт байвал яасан ч яах вэ гэж саадах юм бoo юм болоод байсан хүн чинь яг нөгөө Америкт ирсэн хойноо бодол нь бас өөрчлөгдсөн мэлээ. Ээрээ би одоо Даниэлтэй заавал байх хэрэг байгаа мөгүй юм уу те? Бараг сүүлдээ цаадах чинь би үнэхээр бараг Даниэлд хайртай юм уугүй юм уу? Би үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байсан юм уугүй юм уу? Гэсэн юм бол цаадах чинь ярьсан явж илээ өчигдрээ анги дээр. Тэгээд Лиза Америкийн нэгдсэн улсадаа буцаж ирсний дараа цаадах чинь YouTube дээр яг нэг одоо подкаст нь орсон билээ. Тэр подкастн дээр бол юу гэж ярьсан бэ гэхлээр өнгөрсөн амьдралынхаа талаар бол Лиза ярьсан байсан. За Лизагийн хувьд бол хүүхэд байхдаа одоо хүнд үргүүлээд нэлээд тийм орхигдсон, хаягдсан тийм мэдрэмжийг бол одоо авч исэн гэж бол хэлсэн. За тэгээ нэвтрүүлгийн дундуур бас нэг жоохон балер энэ төр юм болол те нөгөө тэгээ орондоо баасан энэ төр гэл тийм юм болсон шүү дээ. За тэгээд энэ талаараа бас одоо Лиза ярихдаа Лизагийн хувьд бол би энэ маш хүн дээр үүдсэн Малагийн өвчнөд туссан гинэ тэнд очиод тиймээс ч гэсэн бол ингээд одоо нэвтрүүлгийнхаа зураг авалтыг бол дуусгасан гинэ. За тэгээд цаадах чинь бол дээрэс нь өөрийнхөө тэ одоо өөрт нь байдаг эмгэгийн талаар тэ сэтгэл зүйн тийм эмгэгийн талаар бол бас ярьсан. За энэ дээр бол юу гэж ярьсан бэ гэхлээр Лиза borderline personality disorder гэдэг одоо хэлийн хэв шинжит зан төрхийн эмгэг гинэ. Ингэж орчуулагдсан юм эмгэгтэй юм байна. За энэ эмгэг нь бол одоо яадаг вэ гэхлээр сэтгэл хөдлөлнтэй маш хурдан ингэж савлдаг. За тэгээд одоо хаягдаж тийм орхигдохоос маш их айдаг. Харилцаа нь бол тийм маш их юм докторгүй байдаг тийм. Ер нь бол тийм Лизагийн харилцаанууд айгүй докторгүй байгаа сте тийм. За тэгээд дээрээс нь өөрийгөө хинбэ гэдэг дээр маш их тийм бодилдог хүмүүс байт юм байна. Лизатай адилхан яг ингээл би одоо ингээл лесбиан юм уу? Өөрийгөө хинбэ гэдэг дээр маш их бодилдог тийм хүмүүс байт юм байна. За тэгээд маш их тийм огцом шийдвэр гаргадаг. Огцом ингээд мөнгө өнтер бол үрчдэг. Ийм одоо шинж тэмдгүүд илэрдэг disorder байхгүй. Тэгээд Лизагийн хувьд бол ер нь өөрийгөө айгүй зөв оншилсан. Ер нь бол энийг харахад бол ерөөсөө Лиза л харагдчихсан. Тэгээд цаадах чинь бол яг одоо өөрийгөө онцлоод сэтгэл зүйн эмчилгээнд бол явж байгаа гэсэн. Өмнөх Лизагаас шал өөр Лиза болсон. Би бол өөрчлөгдсөн гэж бас ярьж исэн. За ингээд одоо Лиза маань бол те өөрчлөгдсөн гэж найдаж байна. За Даниэлийн хувьд бол тэгэж одоо нутагтаал байгаа. Ямар нэгэн хил чимээ бол алга байна. За ингээд өнөөдрийн хосууд маань ийм одоо хосууд байлаа. Ийм токсик хосууд байлаа. Ер нь бол 90 Days Fiancé-д оролцож байгаа оролцогчид үзэгчлийг айгүйх ингээд талцуулаад те эннийхэн зүгээ тэрнийхэн зүгээр айгүйх талцуулдаг штеп. Энэ хоёрын хувьд бол те яг баг ингээд альнийхэн талд орох уу гэхэд баг хэцүү байгаас те хинийхэн талд орохоо мэдгүй. Тэгээд ямар ч л байсан энийг бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Та нар маань сэтгэлээ комментээр бичээрэй. Subscribe-а дараарай. Тэгээд баяртай.